Сайн байцгаана уу хүүхдүүд. Төвшин тогтоох шалгалтын хариултын хуудастай хэрхэн ажиллах вэ? За хариултын хуудас маань хяналтын хэсэг буюу хичээлийн нэр, анги бүлэг, овог нэр, код гэсэн хэсэгтэй. За мөн хэрвээ хувилбартай шалгалт тохиолдол A, B гэсэн хоёр хувилбараас нэгийг сонгох юм хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг болон хоёрдугаар хэсэг гэсэн ийм үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. За хичээлийн нэр дээр бол за англи хэлч гэдэг юм уу, математикч гэдэг юм уу, физик гэдэг шалгалт өгч байгаа хичээлийнхаа нэрийг хүчин анги бүлэг дээр 6-гийн А, 6-гийн Б ч гэдэг юм өөрийнхөө 4-ийн А, 4-ийн Б гэх өөрийнхөө анги бүлгийг хүчин. За овог нэр дээр овгийн эхний үсэг. За тэгээд цэг тавиад өөрийнхөө нэрийг бүтнээр нь бичиж өгнө. За дараагийн хэсэгт нь код хэсэгт анги өдөрцөн багш нар маань 6 орон тогтолцоог тарааж өгсөн байгаа. За ингээ нэгээр эхэлсэн тий. За жишээлбэл 106 105 гэсэн код бай тийм үү? 106. За тэгвэл энд доош нь дараалуулад 1 тэг 6 1 тэг 5 106 105 гэсэн код байна. Доош нь нэгээр нь цифрыг бичиж өгöd. За нэгийн харалтаа энэ бүөрөнхийг дүүргэж бодно. За тэг гэж байгаа учраас энэ тэгийн ардлын тэгийг дүүргэж бодно. За 6 гэж байгаа бол 6-гийн тооны ардлын 6 гэсэн цифрыг дүүргэж удаад дахиад 105 гэж байгаа учраас нэгийн ардлын 1 гэсэн цифрыг за тэгийн ардлын 1 гэсэн цифрыг 6 гэсэн цифрээр ардах 6-гийн одоо бүрэн хэлсэн цифрыг бол дүүргэж бодно. За кодыг бол янз бүрийн байдлаар баллаж цохлохгүй. За 6 дугаар ангийн математик, 4 5 дугаар ангийн математик монгол хэл. За 12 дугаар ангийн мөн математик монгол хэл англи хэлний хичээлүүд бол хувилбартай байгаа. Хувилбар AB хувилбартай тий. Бусад хичээлийн тестүүд бол хувилбаргүй байж. За ингээд хувилбараа мөн AB гэдгээ сонгоод дүүргээд бодчих. За мөн баллаж цохлохгүй шүү дээ хэрэглэхгүй. За ингээд нэгдүгээр хэсэг бол дандаа сонгох тест хэсэгтэй байгаа. За хичээлийнхээ онцлогоо шалтгаалаад 25 хүртэл тесттэй байж болно. За жишээлбэл математикийн хичээл 15 тест юм уу 15 бодлого ч юм уу те. Өөрөөр хэлбэл 15 20 25 гэсэн сонголтууд байгаа. Тэгэхээр 20 тесттэй бол 20 гэсэн энэ хүртэл бүглэх нэ гэсэн. За 25 тесттэй бол бүгдийг нэг гээд бүглэнэ. A B C D E гэсэн аль нэг нь хариултыг зөв гэж үзсэн зөвхөнийг хариултыг л бодно. За 2 дугаар хэсэг нь бол дотроо 2-1, 2-2, 2-3, 2-4 гэсэн дөрвөн хэсэгтэй. За мөн хичээлийн онцлогоо шалтгаалаад зарим хичээлийн 2 дугаар хэсэг нэгхэн даалгавартай байгаа бол зарим хичээлийн 2 дугаар хэсэг бол 4 даалгавартай байна. За ингээд багш нар маань тестээ зохиохдоо за магадгүй 10,500 за 100,500 ч гэх юм уу ийм хариулт гарыг л да гарсан гэж бодъё тийм үү. Тэгвэл A дээр нь 1, B дээр нь тэг, C дээр нь тэг, D дээр нь 5, E дээр нь тэг, F дээр нь тэг гэдэг. Ингээд яаж юм? 1 тэг 5 тэг гэдэг маань 100,500. За эсвэл бол 12 34 56 гэсэн хариу гарсан байлаа гэж бодъё тийм үү. За тэгвэл A-ийн ардталт 1-ийг, B-ийн ардталт 2-ыг, C-ийн ардталт 3-ыг, D-ийн ардталт 4-ыг, E-ийн ардталт 5-ыг, F-ийн ардталт 6-г хөтнө гэсэн. За тухайн бодлого маань жишээлбэл заавал ийм 6 тооноос бүрдсэн биш тийм үү. Магадгүй 4 оронтой тооноос дундаа ийм юутай тасалтай байж болно тийм үү. Тасалтай байж болно. За жишээлбэл 51 29 гэсэн хариулттай. 51 100-ны 29 гэсэн хариулт байх юм бол A-ийн ардталт 5-ыг, B-ийн ардталт 1-ийг тэгээ таслыг бол тэмдэглэхгүй. За C-ийн ардталт 2-ыг, D-ийн ардталт 9-ийг тэмдэглэнэ гэсэн. 51 29, 51 100-ны 29. За эсвэл бол тухайн хариулт маань 2 тооноос бүрдэж болно. Зүгээр одоо жишээлбэл 86 гэсэн хариулт гэж болно тийм үү? 86. Тэгэхээр яг нь A, B 2 дээр 8, B дээр 6 гэсэн хоёр хариулт тэмдэглэгдээ бусад хэсэг маань хоосон байх нэ гэсэн. За юм байна. Тэгээ ер нь хариултын утсан дээр яах вэ гэхээр зөвхөн хар онгийн үзгэн болон тосон балаар бодохыг хичээгээрэй. Ер нь бол гэж бодно. Тэгэхгүй жишээлбэл харандаа гарагддаг цэнхэн өнгө үзгэн балаар бол таны хариултыг буруу
унших эрсдэлтэй учраас харангийн тосон болон үзгэн бол ашиглаад эсрэг хэрэглэхгүй. Баллаж цохлохгүй ихийг хичээгээрэй. Амжилт хүсье.